За бүгдээрээ сайн байцгаана уу? Шинжлэхээр ахин уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаагийнхаа дугаарыг өмнөх удаагийн дугааруудад хийсэнчлэн Япон улсад яг одоо идэвхтэй эрен сурвалжлагдж байгаа 4 иргэний талаар ингээд багаар танилцуулаад явж байгаа. Тэгээ энэ удаагийнхаа дугаартаа болохоор 3 дахь хүн нь болох Кацуюки Обара гэдэг хүний талаар ярьж байгаа. Тэгээд энэ бичлэгийг яа харахгүй парт 1, парт 2 болгож хуваахаас өөр одоо аргагүй болсон талаараа би өмнөх бичлэгэн дээрээ дурдсан. Яагаад гэх юм бол энэ хүний хэрэг бол олон нийтэд мэдэгдээд эрен сурвалжлагдаж эхснээсээ хойшоо бас нэлийн одоо хэргийн гол зангилаасууд болсон юмнууд шин одоо юмнууд гарч ирсэн гэдгээр нь хүмүүсийн ач холбогдол өгч боддог. За тэгээд бичлэгийнхаа эхэнд болохоор би энэ хэргийг одоо өмнөх дугаарт орсон юмыг нэг юм уу 2 минутанд багтаагаад баг зэрэг тайлбар өгье гэж бодож байна. Яагаад гэвэл та хэд маань энэ хугацаанд бас өөр юм үзээд бас ар гэр амьдрал гэж байгаа. Тэр чинь нэрээ яалаа гэсэн хальцтын бодол байж магадгүй. Нөгөө талаараа энэ бичлэгнээс шууд орж ирж байгаа хүмүүс ах юм бол өмнөх бичлэгийг үзэх аль эсвэл одоо энэ богинохон тайлбарыг сонсоод авчих боломжтой. Хэрвээ үзмээргүй байгаа хүн бол би одоо энэ YouTube-ийнхаа бичлэгийн доор нь ингээд таслаад өгчих учраас шууд тэр хэсэг рүү үсрээд хэргийнхаа гол хэсэг рүү ороод одоо сонсоорой гэж хүсэх байна. За энэ Кацуюки Обара гэдэг залууг бол 17 настай охины аллахын хэрэгт гин буруутай тооцож улс орондоо эрен сурвалжилж байгаа. Тэгээд Японы энэ тэнд явж байгаа юм бол энэ хүний зургийг харах боломжтой. Тэгээд хэрхэн одоо энэ зүйлээ хийсэн бэ гэж үзэх юм бол 17 настай Казуэ Сато гэдэг охиныг гэртээ байж хахад нь найз охинтойгоо муудчихсан. Тэгээд чамаас зөвлөгөө авах гэсэн юм аа гэж хэлж гэрээс нь дуудаж гаргаж ирдэг. Тэр найз охин нь болон энэ талигач охин хоёр болохлээрээ хоорондоо яг адилхан нэртэй Казуэ Сато тэгээд 17 настай гэ бас адилхан настай ийм охтууд байсан. Тэгээ ингээд гэрээсээ дуудагдаж гараад гэрээсээ гэж найз залуугиндаа байсан. Тэгээ найз залуугийнхаасаа дуудагдаж гарснаас хойшоо энэ охин бол ор сургаггүй болсон. Харин нөгөө X найз охин нь гэдэг хүн нь болохоор яг тухайн өдөр тэр Кацуюки Обара гэдэг найз залуугаас зүхтаад өөрийнхөө аав ээжийн гэрт очсон байж исэн ийм үеийн таардаг. Дээрээс нь Кацуюки Обара маань өөрөө санхүүгийн одоо маш том лойрын хэрэгтэй одоо холбогдсон одоо цагдаа сэргийлэхээр явж исэн тим түүхтэй байдгаа. Тэгээд илүү олон сонин одоо зангилаа байдаг учраас хэрвээ та бүхэн маань анхны тэр хэсгийг нь үзхийг хүсэх юм бол парт 1 хэсэг рүү очиж үзээ. Тэгээд дараагийн хэсгээ үзээрэй гэж захих байна. За өмнөх бичлэгээ хэдүүлээ нэгэн сэтгүүлч шинээр гарч ирсэн талаар яриад дууссан байгаа шүү дээ. Акио Куроки гэдэг нэртэй сэтгүүлчээ хэрэг гарах үед 50 настай байсан. Акио Куроки нь цагдаагийн офицер байсан бөгөөд 1999 он Токио хотын цагдаагийн газараас тэтгэврт гараад тэгээ шууд одоо эрен сурвалжлах сэтгүүлч болж исэн. Акио Куроки болохоор аав нь бас цагдаагийн альтаст ажиллаж исэн хүн байсан учраас ер нь одоо энэ аав шиг хүн болмоор байна, аав шиг ажил хиймээр байна гэж ааваасаа уран зориг аваад энэ одоо цагдаагийн ажлыг хийж исэн. Тэгээ цагдаагийн офицероор 23 жил ажиллаж исэн. Энэ хугацаанд галт зэвсэг зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр илүү одоо гаршсан. Тэгээ 23 удаа одоо хотын цагдаагийн газрын ерөнхий байцаагчийн шагнал хүртчихсэн мэрэгжлийн туршлагатай ийм офицер цагдаа хүн байсан байх нэ. Түрт гарангуудаа Акио Куроки сэтгүүлч яагаад сэтгүүлчийн ажлыг хийхээр болсон бэ гэх юм бол одоо цагдаатай холбоотой бас янз янзын асуудлууд маш их байдаг. Иргэд хилмигдсэн гэх юм одоо тэгээ цагдаагаас болоод иргэд хилмигдсэн маш их олон хэрэгүүд байдаг. Тэгээ тэрэн дээр нь өөрийнхөө туршлагаараа дамжуулаад ард иргэдтэй туслахыг хүссэн. Өөрөөр хэлэх юм бол маш их хичээж зүтгэж ард түмний төлөө ингэж явдаг цагдаа нар ингэж байхад ёс зүйгүй цагдаа нар гэж бас байна. Тэгэхээр тэдгээр хүмүүсээс болоод одоо бүх ажиллаа хийж байгаа одоо сайн ажиллаж байгаа бүх сэтгэл зүрхээ зориулдаг цагдаа нарын нэр хүнд бол унах ёсгүй. Тийм учраас тэр ёс зүйгүй цагдаа нараас болж хохирсон хүмүүсийн хэргийг одоо дахин судлаж өөрийнхөө офицерын тэр өвөрмөц мэдлэгээ мөрдөн байцаах сэтгүүлчийн ажил гэх юм уу те эрен сурвалжлах сэтгүүлчийн ажилд зориулахаар шийдсэн байдаг. Тэгээд одоо эрен сурвалжлах сэтгүүлчээр ажилласныхаа дараагаар бас янз янзын алгын хэрэгүүд хүүхдийн одоо цуврал алгын хэрэгүүдийг мөрдөн шалгаж ном бичиж цагдаа нарын хайхрамжгүй байдлаас одоо үүдэж гарсан янз янзын асуудлуудыг бол илчилж бичдэг байснараа энэ Акио Курокигийн сэтгүүлч алдартай байсан юм байна. За тэгээд Акио Куроки болохоор тухайн үед бол мэдээж нөгөө блог гэдэг юм чинь ингээ хүмүүс бичдэг байсан шүү дээ. Нэлээд алдартай байсан. Тэгээд тэр үедээ нэлээд алдартай юм блог хөтэлдэг байсан. Энэ блог дээрээ одоо яг энэ хэргийн талаар анх бичиж эхлэхдээ юу гэж хэлсэн гэхээр за би энэ Казуэ Сато Бэ гэдэг охины үхлийн одоо мөрдөн байцаалтыг бол анхандаа бол сонирхоогүй. Анх ингээд сонсонгод за ойлгомжтой хэн буруутай гэдэг нь уусаа тодорхой юм байна гэж би бас бодсон.
Гэхдээ 2008 оны 9-р сарын 1-нд TBS телевиз Ивате гэдэг одоо тэр газар байгаа даа шүү дээ. Иватегийн хүн амны эргийг тойрсон одоо тийм нэг телевизийн нэвтрүүлэг цацсан байна л да. Тэгсэн чинь тэрнээс нь ингээд маш их эргэлзээтэй юмнуудыг олж харсан би. Тийм ч учраас би одоо өөрийнхөө машинд суугаад одоо өөрийнхөө одоо Чиба мужид байдаг гэрээсээ 700 км гаруй газар машинаар яваад нөгөө газарт очиж одоо яг нөхцөл байдалтай танилцаж үзье. Тэр хүмүүстэй нь яг нүүр тулж уулзаж үзье гэж шийдээд анхны аян замдаа гарсан байгаа юм. За ингээд очиж уулзаал эхнээс нь ахуулаад одоо аавтай ч юм уу те хохирогчийн аав ээжтэй с жигтэй этгээдийн аав ээж ах дүүстэй ингээд уулзаа тэр хаваар ингээд ер нь уулзаж болох бүх хүмүүстэй уулзаж явах тусам улам энэ Обарагийн залуу чи ер нь гин буруугүй байх өндөр магадлалтай юм байна. За яг гин буруутай байсан ч гэсэн цагдаа бол одоо маш их тийм том алдаанууд гаргасан байна. Тэрийг одоо ядчил те зөвөр шийдвэрлэж, зөвөр мэдээлэлж байж одоо энэ хүнийг гин буруутай гэдгийг нь одоо батлах хэвээр. Нэг ёсондоо бол ингээ баталсан юм бараг байхгүй шахуу зөвөр ингээ хүчээр за энэ хүн юм байна гэдэг тийм дүгнэлтийг хийцэн байна гэдэг ямыг гаргаж ирж өөрийнхөө влог дээрээ бичдэг байгаа. За тэгээд тэр блог дээр тэгж утсан байгаа байхгүй. Энэ Ивате мужийн цагдаагийн газар маш нямбай ажилласан, хамгийн сайн мөрдөн байцаалт явуулсан гэсэн сэтгэл төрүүлэхээр тийм жүжиглэлт хийснээс өөр юу ч хийгээгүй гэж та бичсэн байгаа байхгүй. Амар байгаасаа тий. Тэгэхээр ч одоо тэр бүхэл бүтэн тэр том газрын тэр цагдаагийн газрын эсрэг одоо зогсож эхэлсэн гэсэн. За ингэхдээ хид хідэн асуултуудыг асуусан талаар би өмнөх дугаар дээрээ биччихсэн. За нэгдүгээрт нь бол Обара гимцэн гартаа мөртлөө хохирогчийг хэрхэн боомлсон байх вэ? 2 цагдаа нар яагаад мөнгөний залилан луурын хэргийг үл тоомсорлсон юм бэ? Огт шалгаагүй. 3 дугаарт нь цогцос яагаад гүүрнээс одоо тийм хол байсан бэ? 4-дүгээрт Обара Козуэбэг хөнөөх ямар шаардлагатай байсан бэ гэдэг асуултуудыг тавьсан. За тэгээд дээрэс нь баримтуудаар дараах юмнуудыг гаргаж ирж тавьсан. За тэгээд энэ хэргийг бол одоо эцсийг нь хүртэл үзнэ гэж бодоод манай сэтгүүлч өөрөө Чиба Ивате гэд энэ хоёр мужийнхаа хооронд сард хэд хэдэн удаа явдаг. Тэгээ ганц хүний мөрдөн байцаалтын төв гэдэг юм байгууллаа. Тэгээ тэрэн дээрээ влогн дээрээ өөрийнхөө тэр одоо мөрдөн байцаалтынхаа төв мөвийн зургийг тавьсан байт юм бэлээ. Тэгээ ингээд 700 км машинтай энэ хоёр мужийн хооронд аялж байхдаа дунд нь одоо влогоо маш их бичиж явдаг байсан. Акио Куроки сэтгүүлч 2009 оны 5 дугаар сарын 13-нд одоо нэг том хэвлэлийн хурал хийхээр зарласан байдаг. Обараг те гин буруугүй байх өндөр магадлалтай юм байна. Сони юмнууд байна гэдгийг хэлэхээр хин ирсэн бэ гэх юм бол сонирхолтой нь аймаг охрогч охины гэр бүлийнхэн бүгдээр ирдэг. Дээрэс нь Обарагийн гэр бүлийнхэн. За нөгөө Козуэ Сато гэж байгаа одоо энэ хөнөөсөн байж магадгүй с жигтэй этгээдийн найз охин бас хурж ирдгээ. Энэ хэвлэлийн хурлаар жишээлх юм бол хэвлэлийнхэн болон арт иргэд бол энэ хэрэг донд чинь ижил нэртэй хоёр эмэгтэй байсан юм байна гэдгийг анх удаага мэдсэн. Тэгээ энэ хоёроос болоод төөрөгдөл үүссэн байх болцсошгүй юм байна гэдэг бас нэг шинэ ямыг мэдэж авсан байгаа юм. Тэгэхээр цагдаагийн газраас бол мэдээлэл өгөхдөө ерөнхийдөө иймэрхүү юмнууд дээр нэлээд дотоод төлмөг өгөхөд явж исэн гэдг нь мэдэгддэг байгаа. Тэгээд энэ хурал дээр Козуэ буюу одоо Обарагийн найз охин юу гэж хэлдэг вэ гэх юм бол за би бол анх энэ хэргийг сонсоод шууд Кацуюки Обараг хийцэн байна гэж бодсон. Дараа нь цагдаагийн мэдээллийг сонсоод маш олон зүйл ойлгомжгүй хэвээр байгаа юм шиг санагдсан. Тэгтэл ингээ бүх юм ойлгомжгүй байгаа тахад бүх юмыг ингээ враплаад сайхан тааруулж тохируулаад энэ тент нь хүчээр чамаагүй нааж зүвгээд ингээ төгс тайлал гаргаад тавьсан байсан маш сонирн байсан. Би Кацуюки дургүй. Тэр хүн хүчрхийлэгч байсан. Гэхдээ болсон бүх зүйл хэрвээ цагдаагийн энэ хийснээс өөрөөр өрнөсөн байвал яах вэ? Өөрөөр өрнөсөн байх юм бол найзад минь хохирогчд дэндүү шудраг бус хандсан хэрэг болох биш үү гэж хэлж байгаа юм л да. За энэ хэвлэлийн хурал дээр бусад хүмүүсийн хэлсэн зүйлсийг бол хойшоогоо баг дуртаж явах учраас энэ төрөө төр зур одоо өндөрлжээ. Ингээд хоёр гэр бүл байгаа шүү дээ. Сэжигтэй этгээдийн гэр бүл болон аймаг охрогч эмэгтэй гэр бүл замун Сато нөгөө охины гэр бүл гээд ингээд байж болох хүмүүс ингээд бүгдээрээ байж байгаа юм л да. Эдгээр хүмүүс нийлээд мужийн цагдаа, үндэсний цагдаагийн газар, олон нийтийн аюулгүй байдлын комисс зэрэг олон байгууллагад 70 гаруй хуудастай бичиг баримтыг бичиж одоо явуулсан байгаа юм. Тэгээ энэ дээр одоо ямар зөрчилдөөнүүд цагдаагийн одоо гаргасан дүгнэлттэй зөрчилдөж байгаа юм бэ гэдгийг бичээд тэгээд зохих ёсоор мөрдөн байцаалтыг ахин явуулж өгөхийг хүссэн. Тэгээ энэ бүх баримтанд нь болохоор өнгөрсөн хугацаанд нөгөө 700 км хоёр мужийн хооронд явж иж цуглуулсан одоо сэтгүүлчийн бүх баримт хүмүүстэй хийсэн одоо шууд ийм амьд ярилцлагууд буюу видеотой ярилцлагууд нь орсон байдаг.
За тэгээд энэ баримт бичиг дээр болохоор хэд хэдэн зүйлийг онцолж утсан байгаа. Нэгдүгээрт нь цагдаагийн газраас тэр санхүүгийн залилангийн хэргийн талаар бүр огт харж үзээгүй заяа. Огт энэ хэрэгтэй ямар нэгэн холбоотой байх сэжим ингээ байгаад ахад огт хараагүй. Тэгээ энэ талаар яагаад юм бэ? Яагаад огт шалгаж үзээгүй юм бэ гэж цагдаагаас асуухаар би ч шалгаж байгаа. Гэхдээ нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна гэж хариулдаг. Манай монголч гэсэндээ ер нь тэгдэж штэ. Ер нь бол дүрмэн тийм л байдаг л та. Гэхдээ яг хүмүүст бол ашигтай мэдээллүүд бол яг энэ мөрдөн байцаалтайхаа явцад ч гэсэндээ задраад гараад ирдэ штэ. Тэр чинь хаанаас гарч ирэх үү гэх юм бол мэдээ цагдаагаас л гарч ирдэ штэ. За тэгээ цагдаагаас энэ талаар мэдээлэл авъя гэхээр чадахгүй. Тэнгууд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ханддаг. Энийг ингээд сурчлаад өгөөч ийм сони юм байна гэд. Ингэнгууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бас татгалздаг. Юу гэж хэлдэг вэ гэх юм бол бид бол яг энэ үр дүн гараагүй байгаа юмны талаар одоо мэдээлэхгүй. Эхлээд энэ яг үр дүн ингээ гараад ирэх юм бол бид нар одоо тэр шийдвэрийг нь мэдээлмээр байна гэж хэлдэг. Эсвэл бид ер нь одоо ингээ улс орон даяар өрнөж байгаа тийм улс оронд одоо хэрэгтэй гэх юм уу да тийм мэдээллүүдийг хүргэнэ. Яг ингээ хувь хүний ийм юмыг бол одоо мэдээлэхгүй гэх мэтэр янз янзын одоо шалтгаан хэлж татгалзчихсэн гэж байгаамаа. За дээрэс нь охины одоо олдсон болон нас барсан байх магадлалтай өдрийн одоо дүгнэлтийн зөрүүтэй байдал гэж тэр бичиг дээр нь бичсэн байгаа юм л да. Тэрэн дээр нь охиныг бол 7 дугаар сарын 1 юм уу 6 дугаар сарын 30-нд амиа алдсан байх магадлалтай гэдэг анхны дүн шинжилгээг цагдаагийн газраас гаргасан. Тэгтээ нөгөө обоороо гарч ирээд обоорогийн явсан одоо зүгтээ дээрэс нь охинтой өмнө 6 сарын 28-ны оройд уулзъя гэж дуудаж гаргаж ирсэн гэх мэт тиймэрхүү юмнуудыг нь одоо сонсож мэдэж авангуудаа шууд одоо нөгөө 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1 байсныгаа 6 дугаар сарын 28 болгоод сунгацсан гэж байгаа байхгүй юу. Энийг бол Акио сэтгүүлч байх боломжгүй зүйл гэж үзсэн. Яагаад гэх юм бол өөрөө одоо цагдаагаар ажиллаж исэн хүн шүү дээ тий. Яагаад сунгасан бэ гэдгийг энэ цагдаагийн газраас хэрхэн тайлбарладаг вэ гэхээр за хүйтэн усанд одоо цогцос тий 20-30 см-ийн гүнд нүрээр ингээд доош харсан байдалтай удаан байсан байна. Тэгээ хүйтэн усанд байснаас болоод саяхан амиа алдсан юм шиг харагдсан боловч үгүй байсан юм байна. Энэ бол ингээд өшөө өмнөх хугацаанд амиа алдсан байх магадлалтай гэдэг тийм тайлбарыг өгдөг. Гэтэл Акио сэтгүүлч тэрийг нь няцааж юу гэж хэлдэг вэ гэх юм бол юу яриад байгаа юм бэ? Анхнаасаа тэр дүгнэлтийг чинь гаргахдаа за энэ одоо хохирогчтой яг энэ олдох үедээ юу өмссөн байгаа юм бэ? Дээрээс нь энэ олдсон газрынхын цаг агаар температур нь өнгөрсөн өдрүүдэд ямар байсан юм бэ? Тэр хүний биеийн температур болон орчны ялгааг тэнд нь шинжилж авдаг. Дээрээс нь нас баралтын нөхцөл байдлыг нь бас одоо тэр дүгнэлтэнд оруулдаг. Байгалийн хүчин зүйлд одоо өртсөн байх магадлалтай юу одоо тэр цогцос тэнд одоо хэд онохтой тий. Гэх мэт одоо бүх юмнуудыг нь шинжилж дүгнжиж тэр одоо нас барсан байх магадлалтай өдрийг гаргаж ирдгээс биш бүр хойно нь тэгээ хүйтэн усанд байсан учраас тэгээ бараг хүйтэн газар удаан хадгалагдсанаас болоод ингээ шинээрээ байгаа юм шиг ийм юмыг ярих нь үнэхээр одоо бүдүүлэг явдал юм а гэдгийг Акио сэтгүүлч ярьж гаргаж ирдэг байгаа. Дээрээс нь ингэж одоо хугацааг нь урт олгож тэ хойшоо олгож сунгаснараа хөрөгчийн одоо тэр ходоодны агуулмжаас гарсан дүгнэлтийг бол зүгээр бүр ингээд бүр няцаагаад ямар ч лсэн ингээд боломжтой юм байна гэд тэр дүгнэлтийг бол бүр ингээд байхгүй ингээд няцааж байгаа үл тамсарлаж байгаа явдал юм а гэж Акио сэтгүүлч өөрийнхөө влог дээр бичсэн байт юм байлээ. За дээрэс нь хоёр дахь тайлбар болгоод гарны гэмтэл бол бас олон зүйлийг хэлж байна гэж хэлдэг. За тэр өдөрлөгөө эргээд очих юм бол 28-ны өглөө нөгөө Козой Сато буюу найз охин нь обараагаас цугцсан. Тэнгуүта тэр шөнөө буюу 29-ний өдрийн үүрийн 2 цаг 14 минутанд шатган түгээх станц дээр одоо гараа гэмтээсэн байгаа нь харагддаг. Тэгэхээр энэ хоорондоо л гарны гэмтлийг авсан. Тэгэхээр яагаад гарны гэмтэл авсан бэ гэдэгтээ хэд хэдэн таамаглал байгаа юм. Нэгдүгээрт нь Обара бол мэдээж одоо Козуэ Сато бие охиныг боомлж явахдаа ч юм уу те тэр хэргийг үйлдэж явахдаа гараа гэмтээсэн байх магадлалтай гэж үздэг бол зарим хэсэг нь бол нөгөө ноён зээ гэдэг байгаа санхүүгийн хотлоор үйлдсэн тэр Якуза маягийн одоо хүн дээрлэхэж бөрлөгтэй хүн байгаад байгаа штэ. Тэрнтэй уулзсан байх магадлалтай. За үнэхээр одоо яг Обара бол те охинтой ингээ ноцолдож явах үедээ гараа гэмтээсэн байх магадлалтай гэж үзээлтэй. Тэгвэл ноцолдож явах үедээ гараа гэмтээсэн бол тийм гараараа бол хүнийг одоо боож үгүй их амьсгалыг нь одоо тасалдуулах хэмжээнд боох ямар ч чадваргүй гэдгийг нь эмчтэр очиод асуусан байгаа юм. За яг үнэхээр адреналин амар их ялгараад гарныхаа гэмтэлтэй тэр өвдөж байгааг нь мэдрхгүйгээр тэрийгээ одоо үргэлжлүүлээд хийсээр байсан
гэж үзэх юм бол за нөгөө хүн чинь одоо нэг алхахыг үйлснийхаа дараа арай жоохон тайвшраад нөгөө адреналин энтер нь багасаад ирлээ гэж бодоход нөгөө гарын чинь одоо өвдөлт нь яг жихнээсээ мэдэгдэж эхлэх штэ. Тэгтэл тэр гүүрнээс үргэлжлүүлээ тэр охиныг одоо доошоо унгах та яг тэр гараараа дээшээгээ авч өргөж унахсан байх ёстой. Тэгтэл тэр гар бол өдөр тутмын янз янзын юмнуудаа хийхэд хүртэл хэцүү байгаа гараар бол тийм жинтэй, тийм одоо өндөртэй хүнийг тэр гүүрлөө авч идэх бол боломжгүй гэдэг юмыг бас эмчтэр очиж асуусан байгаа байхгүй юу. Оборо бол 170 см өндөртэй 55-аас 60 кг орчим жинтэй хүн байсан гэж үздэг. Охин болохоор 160 см өндөртэй 52 кг жинтэй. Ер нь бол зөрүү бол тийм их байгаагүй. Тэгэд ийм биеийн харьцаатай байж тийм гарын гэмтэлтэй байж тэр хүнийг шидэх аль эсвэл одоо боох бол ямарч боломжгүй гэж үзэж байгаа юм л да. Тэгээ эмчтэр очиод эмчээсэн гэж асууж байгаа юм. Ийм гартай хүн бол одоо хүмүүсийн өдөр тутамдаа хийдэг зүйлийг хийх боломжтой өсч чадахгүй, сагчурч чадхааргүй хэмжээд байсан штэ гэсэн чинь тэгэд ийм гарын гэмтэлтэй байж аллаг үлдсэн гэж үзэж байгаа юм уу те гэх нөгөө эмч нь асуусч тийм ээ гэсэн чинь тийм гараар тэгээд Козуэ Сато санг одоо хөнөөсөн гэж үзэж байгаа юм уу гэхад нөгөө эмч нь асуусч тийм ээ гэсэн чинь тийм байх боломжгүй дээ гэд гайхаад тэгж хэлж байгаа байхгүй юу. Тэр хэсгийг нь одоо бас оруулж өгсөн байсан. Дээрээс нь цагдаагийн газраас бол нөгөө охины хумсны завсраас авсан одоо шинжилгээний талаар бүр огт нэг ч удаа дурдаагүй гэж байгаа. Хэрвээ үнэхээр ингээ хүн боомлуулж ийлаа гэж бодох юм бол амьдралын төлөө тэр хүн чинь өхөн хатан зүтгэж одоо эн тэндээс нь зуурах, маажах те тиймэрхүү юмнуудыг хийх ёстой. Тэгтэл тэр охины одоо хумснаас нь ямар нэгэн хүний ДНХ-ийг авах боломжтой байхад тэрийг бүр огт мэдээлэг өнгөрцөн бас маш сонио гэж үзэж байгаа юм. За тэгээд сэтгүүлч маань бас өөр хүнтэй яг тэр гүүрэн дээр очингуудаа бараа шиг жинтэй хүнийг авчингуудаа охин шиг жинийг өргөөд ийшээ аваа шидээчээ гэсэн даалгавар өгсөн байдаг. Тэрийг нь бол үнэхээр хэцүү юм байна. Нэг гараар бол гэ туршилт хүртэл хийж үзүүлсэн байт юм байлээ. Дээрээс нь сэтэл байхгүйсэн ямар ч тийм одоо зориг байхгүй гэж хэлж байгаа юм л да. Обара хохирогчийг бол одоо үгүй хийх ямар ч шалтгаан байхгүй. Яагаад гэх юм бол тэр хүнийг угаасаа сайн мэддэггүй байсан. Харин Обара биш өөр одоо нөгөө ноён зээ ч юм уу те хөнөөсөн байх магадлал бол байгаа гэдгийг нь баримтан дээр гаргаж ирж байгаа юм л да. Яагаад гэх юм бол өмнөх бичлэгэн дээр тайлбарласан Обара бол санхүүгийн залилангийн маш том хохирогч болоод тэрнээсээ үүдээд одоо маш том асуудалд орсон. Тэгээ найз охиноо цагдаа руу хамтдаа авч яваад одоо тэр гаргасан гомдлоо буцааж авах шаардлагатай байсан. Яагаад гэвэл одоо алан талан гэж маш их сүрдүүлдэг байсан. Алан талан гэж сүрдүүлдэг байсан гэдгийг нь юугаар баталдаг вэ гэх юм бол нэгдүгээрт одоо дүүтэйгээ хамтдаа ноён зээгийн гэрт очоод амруугаа бол Япон маягийн сэлэм хийлгээ. Тэгээд гарын чинь чигчэн өрөөг нь одоо тастаж авъя шүү гэд мөсийн саваар хэд ингээд цогсон гэж байгаа байхгүй. Хэрвээ дараа чи одоо энэ мөнгийг авчирч өгөхгүй байх юм бол би над хурууг чинь тастаж шүү гэж хэлж исэн. Хоёрдугаарт нь болохоор ноён зээ Якуза гэдэг нэрээр одоо интернет орчинд Обарагийн зургийг ингээд тараагаад 100 мянган йен авчирч өгөхгүй байх юм бол би чамайг ална шүү гэж хэлж исэн нэг баримт одоо тэр ингээд тарааж исэн баримт байдаг. Тэрийг ноён зээ өөрөө асуулт нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Тийм би Якуза гэдэг нэрээр ингэсэн. Тэгтээ хон үед би яг ингээд бодож явж исэн юм л хэлсэн болохоос яг ингээд алан малан гэсэн юм надад тийм бодол байгаагүй гэж сүулт нь тайлбарласан байдаг. Тэгээд дээрэс нь эргэн тойрныхоо хүмүүст би Обараг болох юм бол аландаа гэж ингэж хэлжсэн гэдэг нь бас нотлогдсон байт юм байлээ. За тэгээ Обара ч нөгөө цагдаад гомдол гаргаснаас нүдэ чи энэ одоо гомдлоо татаж авахгүй байх юм бол одоо би чамайг алан шүү гэдэг сүрдүүлэг сонссон тухайгаа аав мавда яриад нөгөө гомдлоо буцааж авах гэж бас нилээн хөөцөлдөжсэн шүү дээ. Тэр нь ч гэсэндээ ингээд баримтуудаар ингээд нилээн олон хүний аман гэрчлэгээр ингээд батлагддаг. Тэгтэл тэрийгэ буцааж авах гэхээр бас найз охин нь хэрэгтэй болоод байдаг. Найз охин нь бол ерөөсөө Обараг одоо сонсохгүй. Ягаад гэвэл өмнө нь маш олон удаа худлаа ярьж хажуудаа авчираад хүчрхийлэл үйлдэжсэн учраас найз охин нь энэ удаа бүр үнэхээр эрхээсээ өнгөрсөн юм байна гэдгийг Обара ойлгоод за одоо яах вэ гэж бодож байгаа. За ядаж одоо нөгөө таньдаг те Козуэ Сато би гэд амар хөрөгч охиноос одоо гуйгаа те чи ингээ найзгаагаа ингээ ятгаад өгөөч би үнэхээр хүнд хэцүү байдалд орчоод байна гэдэг утгаараа одоо охиныг бол дуудаж уулзах гэж хичээсний хувьд бол уулзаан цаана нэм шалтгаан байсан байх өндөр магадлалтай болохоос ш яг алчигээд дуудсан одоо тийм шалтгаан бол олдохгүй байна гэж байгаа байхгүй. Харин яах гэж үнэхээр дуудсан бэ гэдэг шалтгаан нь бол ингээд гараад ирж байна. Энэ бол одоо байх магадлалтай. Тэгтэл нөгөө охиныг одоо яагаад алсан бэ гэдэг тэр шалтгааныг цагдаагийн зүгээс юу ч гаргаж ирэхгүй. Энэ шиг ядаж нэг тийм үнэмшилтэй юм юу ч байхгүй байна гэж байгаа байхгүй юу.
Харин ноён зай бол одоо хохирогч охиныг бол хөнөөх шалтгаан байсан. Яагаад гэх юм бол одоо өөрийнх нь талаар эсрэг гомдол мэдүүлээд яваад байгаа энэ Обараг те айлахын тулд эхлээд те найз охиныг нь магадгүй те ямар нэгэн байдлаар гимтээжсэн магадгүй өвхөл түргсэн байж болно. За тэгээд яалтчгүй одоо гаргаж магадгүй барьцаалж исэн ч юм уу те барьцаалж байгаа сүулт нь өвхөл түргээд тэгээд тэр хүнийг одоо гаргаж хайсан байх магадлалтай. Барьцаалж агаад Обараг за чи тэр гомдлоо ингэж татаж авахгүй бол дараагийнх нь чи байна шүү гэдэг тэр ямыг одоо хэлжсэн учраас тэр одоо байн гоцоор яриад одоо л хурдхан шиг энийг татаж авахгүй болохгүй хурдхан шиг энийг татаж авахгүй болохгүй гэдэг юм явж исэн. Тэгэнгუутаа нөгөө охины цогцос олдсны дараа нөгөө Обара чинь гинт сэтгэл санааны хувьд маш өөр болсон гэж байгаа нь нөгөө барьцаалцсан явж ирснийг нь бол баг мэдчихсэн. Гэхдээ арайч ингээд одоо үгүй хийчин гэж бодоагүй байсан чинь үгүй хийсэн гэдгийг мэдээд үнэхээр сэтгэл санаагаар унж тогтургүй байдалд ороод орсон хид хідэн айлынх нь хүмүүс ч гэсэндээ Ямада сан гээд багш нь байгаа те өглөө зүг зүгээр яжсэн аа тэр цогцос олдсон гэдэг мэдээлэл гарсны дараагаар сэтгэл санаа нь тогтургүй болоод оройн гэртээ ирсэн гэж байгаа. Хоёр дахь дүү нь бас хэлж байгаа те анх бол тэр одоо алсан байх магадлалтай гэж үзээд байгаа те цагдаа нарын 28 буюу 29-нд одоо шилжих шүн тэр өдрийнх нь өглөө нь манад хурж ирэхдээ бүр зүгээр юм ямар ч юу ч лаг юм шиг гарн гимцнээс өөрөөр ямар ч тийм одоо сэтгэл санааны одоо уналтанд орсон тийм байхгүйсэн бол яг тэр цогцос олдсон гэдгийг мэдсэн өдрөө дургүй байдалд орсон. Дээрээс нь Ямада саны гишгийнхэн гадаа нь очоод уйлаад орилоод хинч намайг ойлгохгүй энэ төр гэж тэгжсэн. Тэгээд тэр өдрийнхөө маргааш нь бол амиа орлохоор шийдээд гэрийнхэнтэй захаа бичиж байгаа тийм явж байгаа шүү дээ, тийм. 3 дугаарт нь сэтгүүлч Акио-сан нөгөө ноён зайтай очиж хэд удаа ярилцлага хийсэн байдаг. Тэгээд 4 дахь удаага хийсэн ярилцлагынхаа талаар өөрөө ингэж байгаа юм л да. Цагдаа нар Обараг гомдлоо бол битээ татаж аваач гэж хэлжсэн талаар нь аав нь хэлдэг, өөрөө ч бас хэлжсэн удаатай байдаг. Одоо хэдхэн хоногийн дараа баригдчих учраас те бид нэр ингээд шалгаж байгаа. Тийм учраас та энэ гомдлоо битээ татаж аваач гэж цагдаа нар Обарад хэлжсэн гэдэг. Гэтэл ноён зэйтэй Акио сэтгүүлч очиж уулзаад цагдаа нар бол ноён зэйтэй нэг ч удаа холбогдоогүй юм байна гэдгийг мэдэж авдаг. Магадгүй ноён зэй худлаа ярьчих болох юм. Тэгвэл ноён зэй яагаад худлаа ярьж байгаа юм бэ? Хэрвээ цагдаа нар ноён зэйг үнэхээр нэг ч удаа дуудаж уулзааг бол цагдаа нар яагаад худлаа ярьж байгаа юм бэ? Энд нэг юм бас сонин юм байна гэдгийг нь олж харсан байгаа юм л да. Тэгээд ноён зэйгээс та Обаратай хизээ хамгийн сүүлд уулзсан бэ гэсэн чинь би одоо өнгөрсөн шинэ жилийн үеэр уулзсан гэж байгаа юм. Өнгөрсөн шинэ жилийн үеэр гэдэг нь яг нөгөө дарамтлуулсан гэж байгаа шүү дээ, тэ. Аман дотроо Япон сэлэм хийлгсэн өдрөөс хойшоогоо 6 сарын дараа байсан гэдгийг нь олж тогтоож байгаа. Гэтэл Обара бол энэ хүнээс зүхтаад бүтэн жил машинд хонож явсан. Энийг нь хэн батлах вэ гэх юм бол нөгөө Казуэ Сато буюу найз охин нь те. Энэ нэг жилийн хугацаанд машинд нь хамт амьдарч энэ тэндээс юмнаас айж одоо хулгайч чиг ингэж амьдарч явсан. Нэг жилийнхаа талаар Казуэ Сато өөрөө ингэж одоо гэрч болдгоо. Та Обараг одоо гомдлоо татаж авахыг хүссэн үү? Энэ гомдлоо татаж аваа гэсэн одоо сүрдүүлэг ирсэн талаар нь Обарагийн аав нь одоо гэрчилгээ гэсэн чинь би бүр гомдол гаргасан ч гэж мэдээгүй шүү дээ. Юу яриад намайг одоо нэг ч удаа дуудаагүй гэж байгаа юм л да. За тэгвэл 6 дугаар сарын 29-өөс 7 дугаар сарын 2-ын хүртэл те та юу хийж исэн бэ гэсэн чинь 29-нд ням гараг байсан. Тэгээ миний бие нэлээд муу байсанаас үүдээд би гэртээ орондоо хөвтөж өндөсөн. 6 дугаар сарын 30-наас эхлээд би ажлаасаа чөлөө аваад биеийн байдлаа дээрдүүлэхээр одоо хичээж өнгөрүүлсэн. Энэ хугацаанд бол ойролцоох энэ эмнэлэгт очиж үзүүлсэн гэж одоо өөрийгөө батлан хэлдэг. Гэхдээ маш сонин Акио сэтгүүлч яг тэр үзүүлсэн гэж байгаа эмнэлэг дээр нь очиод одоо баримтыг үзхийг хүсдэг. Гэтэл 5 дугаар сарын 19-наас хойшоо ноён зэй бол тэр эмнэлэгт нэг ч удаа зочлоогүй гэдгийг нь олж мэддэг. Тэгээд дараа нь одоо 5 дахь удаага ч юм уу те уулзахдаа та энэ эмнэлэг дээр бол одоо таны хэлсэн хугацаанд очсон гэсэн ямар ч баримт авахгүй та очоогүй юм байна штэ гэсэн чинь тийм байна уу? Би тэгвэл андуурсан байлгүй гэд ерөөсөө ямар ч уучлахгүйгээр маш хинэггүйгээр тэр хариултыг өгсөн байдаг. За энүүгээр юг баталж байгаа вэ гэх юм бол ноён зэй бол маш олон юм дээр ингээ худлаа ярьж байна гэдгийг нь мэдэж авч байгаа юм. Ноён зэй худлаа яриаггүй гэвэл цагдаа нар ингээ дутуу юм хийсэн байна гэдгийг нь бас мэдэж авч байгаа юм. Цагдаа нарын дүгнэлтэнд итгэхгүй байгаа гэж маш олон юмнуудаар бас Акио сэтгүүлч гаргаж ирж байгаа. Жишээлх юм бол Сато охины цогцос олдоход найз охиных нь гэрлөө ихлээд уццсан гэж байгаа шүү дээ, тэ. Цагдаагийн газраас. Тэгээ өмнө дугаар дээр нь аав нь хэлжсэн гэрийнхээ утсыг аваад байна уу гэсэн чинь танаа охин чи амьд уу гэсэн юм асуужхан гэж байгаа хгүй. Юу яриад байгаа юм бэ? Манай охин амьд одоо энэ унт чинь юу асуугаад байна та нар энэ төр гэж аав нь хэлээд уцаа тавьсан гэж байгаа. Тэгээ охиндоо очиод хэлсэн чи ямар сони ингээ тэр хоёр гайхажсэн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр эхлээд цагдаа нар бол Сато буюу найз охины гэрлээ уцтаж асуусан байгаа байхгүй юу. Энэ охин амиа одоо алдсан охин бол энэ Сато гэж бодсон цагдаа нар.
Дараа нь Сато Бэгийн гэрлээ уцтаад тэр таних ажлыг явуулаад энэ Сато Бэ гэдэг охин байна гэдгийг нь мэдж байгаа юм. Тэгэхээр эндээс нь үүдээд Акио сэтгүүлч юу гэж бодож байгаа гэх юм бол цагдаа нар бол энэ охиныг Сато гэж анханасаа бодож исэн юм байна. Хин анханасаа энэ охиныг Сато гэж бодож исэн. Одоо тэр найз охиныг гэж бодож исэн байх юм бол ноён зээ тэгж бодож исэн байх магадлалтай байхгүй юу? Ноён зээ одоо Сато гэж бодсон учраас Сато Бэ охиныг одоо хөнөөчөд байна гэдэг нэг таамаг яваад байгаа шүү дээ. Тийм ч учраас цагдаагийн газрын хамгийн анх залгасан хүн нь бол Сато Агийн гэр байсан. Ийм гаргалгааг гаргаж ирж байгаа юм. Тэгэхээр цагдаа нар магадгүй ноён зээтэй холбоотой байх магадлалтай гэж үзэж байгаа байхгүй юу? За хоёрдугаарт нь Обарагийн машин. Обарагийн машин дотроос үс цус одоо олцсон гэдэг. Тэгвэл тэр цус нь болохоор Сато Бэ охины ДНХ-тэй таарж байна гэж үздэг. Тэгвэл яг үнэн үү гэдэг дээр нь одоо бас эргэлзэж эхэлж байгаа байхгүй. Яагаад гэх юм бол машин осолцсны дараа одоо Сато Бэ гэрт нь өргөж өгсөн одоо хүн байгаа. Тэр хүн бол бас өмнө нь хэлсэн нөгөө том хэвлэлийн урлаж тэтэ тэрэн дээр оролцоод ингэж хэлдэг байхгүй юу? Би Обара гэрт нь хөргөж өгсөн чинь би нөгөө юундэ машинда төрөвчөө мартчихжээ гэсэн чинь за би буцаж очиод аваад ирья гэж хэлээд машин дотор нь ороод бүр ингээ маш их хайдаг гэж байгаа байхгүй нөгөө төрөвчийг нь тэгээд төрөвчийг аваад явсан. Тэгэхээр тэр хүний хурууны хээ бол машин дотор маш их үлдсэн байгаа штэ. Тэгээд за яана би одоо бараг л одоо тэг хэргийн газар болсон нэг ийм газарт өөрийнхөө баахан хурууны хээг үлдээчлээ дээ. Одоо ер нь бол цагдаагийн газраас намайг одоо дуудах нь бол тодорхой гэж бодож идэл тэр хүнийг бол нэг ч удаа дуудаагүй. Тэгэхээр тэр хэргийн газарт бол үнэхээр яг нарийн үзлэг хийсэн үгүй юу гэдг нь тодорхойгүй. Яагаад гэвэл тэрэн дотор байсан одоо хурууны хээнүүдийг бол үдсэн үгүй юу гэдг нь бол үнэхээр эргэлзээтэй гэж тэр одоо хүн бол тайлбарлаж хэлж байгаа юм. Дээрээс нь хэргийн газар тухайн үед нь одоо цагдаа нар үзлэг хийж яхад нь ингээд цусны юм одоо шинжилгээ маягийн юм авч исэн гэж аахгүй юм арчтас маягийн юм тэгсэн чинь энэ ч гэсэндээ цусны тол байгаа шүү гэд нөгөө эрэгтэй чинь хэлсэн чинь нөгөө төрөвч хайж явахдаа харсан тэр цусны тол байсан чинь тийм биш дээ гэд тэгсэн гэж аахгүй. Тэгэхээр зүгээр нэг тэр төрөвч хайж исэн хүн тэр цусны толбыг харсан байхад цагдаа нар тэр цусны толбыг хараагүй байна гэдг нь үнэхээр тэр цагдаа нар машиныг бүр наривчлан үзэх сонирхол байсан үгүй юу? Анханасаа зүгээр л одоо тэндээс хэрэгтэй юмудаа цуглуулж авч ирсэн үгүй юу гэдэг тэр сэтлийг нь одоо манай хуучин цагдаа байсан одоо сэтгүүлч Акио санд төрүүлсэн байгаа юм. Дээрээс нь машин дотроос эмэгтэй хүний сандаал олдсон гэж хэлж байгаа юм. Гэхдээ энэ сандаалыг бол амь охирогч охины сандаал биш байсан гэдгийг энэ гэр бүлийнх нь болон найз залуу нь баталж байгаа юм л да. Яагаад гэх юм бол тэр амь охирогч охин бол Hello Kitty-тэй юм өөр гутал өмсдөг байсан. Гэхдээ энэ гутал бол өөр гутал байсан гэдгийг нь баталж хэлдэг. За дээрээс нь Обараг амиа оруулсан 3 доо амиа орлохоор тийшээ өсөрсөн гэж үзэж байгаа. Тэр үедээ хэргийн газрын үзлийг маш сайн хийж чадаагүй. Харин 4-ний өдөр нь тэр хавьд нь үзлэг хийж явж байгаа нөгөө Обарагийн хайсан одоо үлдээсэн юмнуудыг нь олсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр амиа хорлсон хүний юмыг олох хүртэл бүтэн нэг өдрийг зарцуулж байна гэдэг чинь яагаад юм бэ? Яагаад тэр хүнийг одоо яг тухайн үед нь маш сайн хайгаад тухайн эргэн тойрныг нь ч гэсэн сайн самнаж үзээгүй юм бэ. Самнаж үзэхийн орондоо эсэргээрээ аав нь манай хүүч гэсэндээ бас хохирогч болсон байж магадгүй байна. Миний хүүг олоод өгөөч. Үнэрч нохойг ашиглаач гэсэн чинь үнэрч нохойг бол ашиглахад маш их мөнгө ордгоо. Та өөрөө тэр мөнгийг нь төлөх юм уу гэж цагдаагаас асуусан гэж байгаа. Энэ бол бас байж боломгүй зүйл. Яагаад гэвэл олон нийтэд олон нийт бол үнэрч нохойныг одоо мөрдлийг ашиглахын тулд мөнгө төлөх шаардлагагүй. Яагаад гэвэл олон нийт бол татвараа төлөөд явж байгаа учраас энэ цагдаагийн газрын эдгээр үйлчлэгээнүүдийг авахын тулд мөнгө төлөх шаардлагагүй байд юм аа гэж Акио сэтгүүлч мөн мэдэгдсэн байгаа юм. За дээрэс нь нөгөө олдсон хэд хэдэн юмнууд байгаа шүү дээ. Тэрэн донд нь 2 шиг кофений кан буюу лаз олдсон гэж байгаа. Нэг нь бол Обарад Ямада-сан гэд багш нь авчирч өгсөн гэж байгаа шүү дээ. Нөгөөх нь бол хаанаас гарч ирсэн мэдэгдэхгүй. Яагаад гэвэл Ямада-сан өөрөө мэдүүлэг өгж байхдаа хэлдэг. Обара бол ерөөсөө юу ч бариагүй байсан. Гар хоосон байсан гэж хэлж байгаа байхгүй. За тэгээд тэнд нь тамхи бас олдсон. Тэнд магадгүй Обарада цугтаа нэг хүн байсан байх магадлалтай. Дээрэс нь тэнд тайлаа тавьсан байсан сандаал нь бол Обарагийн өмсөжсэн сандаалнаас өнгө нь зөрж байгаа маа гэдэг бас нэг юм гарч ирж байгаа. Дээрээс нь Акио сэтгүүлч бас хүмүүстэй хамтдаа яваад атлаа тайлаад амиа хорлсон юм шиг харагдуулаад эндээс хөл нүцгэн тэгвэл зугцсан гэж бодъё. Тэгвэл ийм хол хугацаанд энэ модтой газарт хөл нүцгнээр энэ замыг туулаад алга болох магадлалтай юу? Туулахтаа хинт ч харагдахгүйгээр ингээ явах магадлалтай юу гэдэг ямиг бас гаргаж ирж байгаа юм л да. Ингээд маш олон эргэлзээтэй юмнуудыг гаргаж ирсэн. За магадгүй Обара үнэхээр алуурчин байх магадлалтай ч гэсэндээ
яагаад энэ олон эргэлзээтэй юмнуудыг цагдаагийн газар тайлаагүй юм бэ? Яагаад эднээсийг ингэж тайлаагүй гэж шууд энэ хүнийг гэмт хэрэгтэн гэсэн зарлалтайгаар улс орон даяар эрен хайж байгаа юм бэ гэдэг ямыг гаргаж ирсэн юм байгаамаа. Тэгэхээр яа харахгүй бас л бодож үзэх юм байгаа юмстэй тийм. За ингээл хэвлэлийн хурал хийгээд дээрэс нь Обарагийн автаа нийлээд маш олон хүмүүсээс ахин энэ одоо хэргийг мөрдөж шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг олон мянган хүний гарын үсэг цуглуулж агаад явуулсан. Гэхдээ тэрийг бол ерөөсөө огт хүлээж аваагүй. Ингээд удахгүй хэвлэл мэдээллийн ч гэсэндээ анхаарал буураад цагдаагийн арга хэмжээ ч гэсэн юм зогсонх байдалд орсон. Тэгээд ийм олон сонин эргэлзээтэй юмнуудыг гаргаж өгөөд ахт чинь харин эсрэгээрээ юу болсон гэж бодож байна та? Гэмт хэрэгтэн Обараг хайж байгаа иймэрхүү хэмжээний мөнгө амлаж байна гэсэн нь 1 сая йен байсан бол тэр нь бүр 3 сая йен болоод нэмэгдсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ хүн чинь гэмт хэрэгтэн мөн үү биш үү гэдгийг та нар одоо сайн нотлоогүй байна. Сайн мөрдөн байцаах ажиллагаагаа явуулаагүй байна. Тэгж яхад чинь бүр эсрэгээрээ авгүй энэ үчин бүүн өшөө бид нар бүр энэ үнийг олохын тулд бүр их мөнгө амлаж ингээд ингэсэн чинь одоо Акио сэтгүүлчийн хувьд бол доромжлол юм шиг санагдсан учраас бүр илүүгээр одоо энэ цагдаагийн газрыг шүүмжилж эхэлсэн байгаа юм л та. Татвар төлөгчдийн мөнгийг бол одоо зохих мөрдөн байцаалтгүйгээр ашиглахыг ингээд завдж байна гэдэг ямиг одоо олон нийтийн донд гаргаж ирсэн. Тэгээ мэдээж Акио сэтгүүлчийг ч гэсэн дэмжижсэн хүмүүс бас байсан. За ингээл ер нь нэлээд том асуудал өрнөл Акио сэтгүүлч бол блогоо битсээр байсан. Гэхдээ нэг өдөр Акио сэтгүүлч одоо гэрийнхэндээ за би Токио руу ажил хэргийн уулзалттай учраас явчаад ирье гэж хэлдэг. Чиба дахь гэрээсээ Токио руу ингээд машинаар явна гэсэн. Ингэж яваад оройн гэртээ хурж ирээгүй. За тэгээ маргааш өглөө нь өөрийнх нь одоо хүү болох одоо энэ хүн байгаа. Энэ хүн аавыгаа хайж явж байгаад Чиба муждах Токио руу ч яваагүй. Чиба муждах нэгэн сүмийн гадаа аавыгаа одоо машин дотор нь өөд болсон байхыг олдгоо. За тэгээ энэ өөд олох үедээ Акио сэтгүүлч маань яг машиныхаа passenger seat буюу зорчигч сууж явдаг хэсэгт нь суусан. Хойно нь болохоор нүүрсээр ингээ утаа гаргаад гал гаргацсан байдаг. Тэгтээ тэрийг нь цагдаа нар бол амиа хорлолт гэж үздэг. Яагаад энэ хүн амиа хорлсон бэ гэх юм бол өнгөрсөн хугацаанд энэ Обарагийн хэргийг мөрдөхийн тулд маш их одоо мөнгө зарцуулсан, тэрнээсээ олж өрөнд орсон. Тэгээ энэ нь бол ерөөсөө явцгүй байсан учраас санхүүгийн одоо алдагдалд орсон, өөрөө сэтгэл зүйн хямралд орсон. Тийм учраас ингээм амиа орлохоор шийдсэн гэдэг тийм дүгнэлтийг гаргадаг. Харин эсвэргээрээ Акио сэтгүүлчийн хөв болон гэрийнх нь юу гэж үздэг вэ гэх юм бол за энэ санхүүгийн левер юм чинь бол үнэхээр том юм байсан байна. Энэ бол одоо цагдаагийн газар бүхэл цаашаага өшөө том одоо сүлжээ байсан байх магадлалтай юм байна. Энийг бол нэг хүн үнэхээр дийлэхгүй юм байна. За энэ хэргийн хохирогч бол 2 дахь хохирогч бол манай аав боллоо. Магадгүй одоо 3 дахь хохирогч нь эхнийх нь нөгөө охин байсан, 2 дугаарт нь Обара байсан, 3 дугаарт нь манай аав боллоо гэдэг юмыг гаргаж ирж байгаа. Манай аав бол одоо амиа хорлоогүй байх магадлал маш өндөр. Яагаад гэх юм бол өөрийнх нь одоо хийхээр төлөвлөж исэн ажлууд нь энэ байна гэж одоо төлөвлөөд юм биччихсэн тэр нотыг нь харуулдаг. Дээрээс нь одоо найзтайгаа харилцажсэн байлоо. За энэ бол ингээд цаашдаа ингэж үргэлжлэнэ. Би бол энийг ингэж ингээд цааш нь явуулна гэдэг. Ажил бол цаашаа үргэлжлэн гэсэн төлөвлөгөөтэй байсан гэдгийг ингэж гаргаж ирж харуулдаг байгаа. За ерөнхийдөө нэг иймэрхүү хэрэг байна. За тэгээ энэ удаагийн бичлэгийг нэг олон юм одоо нуршилгүйгээр хэдүүлээ энэ дүрээд өндөрлцгөөе. Тэгээд эх 7 хоногт дахин шинэ бичлэгээр ирхэн уулзтлаа. Түр баяртай.